Энэ удаагийн бичлэгээр 2024 онд үзэгчдийн хүртэл болсон тавилан цувралын 1-2 дугаар ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. Шүэ Фанфай ой дундуур нөхөртөөгөө хөөцөлтөн эцэст нь үнсэлцэж байна хэмээн зүүдэлж байгаад аянга захилах дуунаар гэнэт сэрж байгаагаар 1-р анги эхэлдэг. Гэтэл нөхөр нь түүний ингрийг налан хэвтэх ба гайхмаар нь үнэндээ тэр нөхөр нь биш байх нь тэр. Айж гайхан зэрэгцсэн Фанфай чи хинбэ гэд аргашаа болоход үл таних хэрэгтэй. Эхнэр гэж дуудан түүн рүү оозон дайрсаар. Яг нь үед Фанфайын хадам ээж болон дүү нь орж ирснээр түүний учрыг нь ойлгохгүй байгаа нөхцөл байдлын гэрч боллоо. Улмаар Фанфайг нөхрийгөө хуурсан хэмээн гинжилсэн байх ба удалгүй сүх барьсан жинхэнэ нөхөр Шэн Юрон нь орж ирдэг. Фанфай нөхрөө хараад баярлаж би занганд орчихлоо. Ээж дүү хоёр буруу ойлгочихсон. Чи намайг сайн мэднэ шүү дээ гэхэд Шэн Юрон сүхэ далайн гинжийг нь таслаад явцгаая гэж хэлнэ. Морин тэргээр явж байхдаа Шэн Юрон эхнэртэй ус өгөхөд Фанфай уснаа суугаад удалгүй ухаангүй болов. Хэсэг хугацааны дараа тэрээр гар хөлн хүлээстэй ухсан нүхэнд хэвтэж байгаагаар ухаан ороход нөхөр нь хурж ирлээ. Фанфай түүнээс энэ бүх гүтгэлгийн ард түүнийг эсвэл ээжийг нь эсвэл дүүг нь байгаа юу хэмээн асуухад Шэн Юрон юу ч хэлэлгүй нулимс туслуулсаар. Үргэлжлүүлээд Фанфай зүгээр л салах хүрэгдэл бичсэн бол салах байхад яагаад алхахаас өмнө нэр хүндийг нь ингэж унгааж байгаа юм хэмээн гомдоллоо. Гэтэл нөхөр нь надад ямар ч сонголт алга. Тэр хүн биднийг хорхоо шавж мэт уландаа гიშгэх болно гэж хариулав. Фанфай тэр хүн гэж хэн болохыг асууж хүрзнээс нь зуран аав дүү хоёр нь яасан ч өршөөхгүй гэхэд Шэн Юрон түүний аав дүүг нь нас барсан гэдгийг тайлбарлана. Тэгээд Шэн Юрон уучлалт гуйж энэ насандаа түүний өмнө түмэн буруутай гэдгээ хэлэн Фанфайг хүрзээрээ зохин ухаан алдуулаад амьдаар нь болж эхэллээ. Энэ үед Шэн Юрон ямар ч сонголтгүйгээр ийм зүйл хийхээсөөр аргагүй байдалд орсон бололтой гунигтай шархалсан харагдана. Түүнийг явсны дараа булшнаас Фанфайын гар гэнэт шороог цөмлөн гарч ирдэг. Эндээс дүгнвэл хэрвээ Шэн Юрон эхнэрээ хөнөхийг хүссэн бол морин тэргэнд явхдаа ус биш хор өгөхөд л хангалттай байсан. Тэгэхээр тэрээр эхнэртээ амьд үлдэх боломжийг өгч амьдаар нь өнгөцгөн болсон байж магадгүй юм. Эхнэрээ болсны дараа Шэн Юрон Гүнж Ванинтай уулзахаар ирэв. Гүнж Ванин түүнээс Фанфайг яасныг нь асуухад Шэн Юрон амьдаар нь болсон гэж хэлнэ. Үнийг сонссон Гүнж Ванин өөрийгөө түүний тэргүүн эхнэр болж Фанфайг баг эхнэрээ болгоод насаар нь үйлчлүүлэх байсан юм. Яаж юм хэрцгий зүйл хийж чадваа гэх нь тэр. Гэтэл Шэн Юрон Гүнж Ваниныг ээж дүүд нь Фанфайын нэр хүндийг балалахыг тушаасан болохоор өөр сонголт байгаагүй гэдгийг илэрхийлнэ. Фанфайг болохоос өмнө Шэн Юроны ээж түүнд өнгөрсөн шөнийн явдал өөрийнх нь сэтсэн зүйл байсан. Тэргүүн гүнжийн эрх мэдэл маш өндөр. Тиймээс нэг бол Фанфайг цааш нь харуулах ёстой. Үгүй бол өөрсдөө маргааш толгоогоо авахулах болно гэж хэлжээ. Улмаар Гүнж Ванин Шэн Юроныг алуурчин болсон болохоор зөвхөн өөрийгөө л түүнийг аварч чадна. Тиймээс өөрөөс нь өвдөг сүгдэн гуй хэмээн тушааснаар Шэн Юрон сөхрөн. Гүнж Ванин Шэн Юронд хайртай гэдгээ хэлж түүнийг угсаа залгамжлах болохоор явж Фанфайын оршуулах ёслолд бэлт хэмээн зөвлөлөө. Энэ хооронд өөр ханигтээ хүмүүс рүү дайралтхийн улаан нөмрөгтэй суу гүнтэн буюу Шаохэн саравчанд орж ирлээ. Хинч түүнийг энд ирнэ гэж бодоогүй байв. Эднэр бол хууль бус давсыг хил давуулан оруулж ирдэг хүмүүс юм. Шаохэныг харсан тэд саравчнаас зогтоох гэсэн ч түүний хүмүүс тэдэн рүү дайрч хэсэг хүмүүсийг нь хөнөөлөө. Улмаар эсэргүүцэх чадваргүйгээ мэдсэн дарга Шаохэнээс өвдөг сүгдэн уучлалт гуйж бүх хүннийг хэлнэ гэхдээ зэрэгцсэн үл таних хүн Шаохэний араас дайрсан ч амжилт олсонгүй. Шаохэн нэг туслахаа халдагч этгээдийн араас хөөхийг тушаасны дараа дарга Чин ноёнтон гэх хүнээс барааг авснаа болон дараагийн солилцоо хаана хизээ болохыг хэлв. Маргааш нь гудамжинд Шаохэн сууж байхад халдагчийн араас хөөсөн туслах нь ирээд барьж чадаагүй гэдгийг хэлнэ. Энэ үед Шэн Юрон Фанфайын оршуулах ёслолыг үйлдэн явхад Шаохэний туслах Фанфайын тухай сонссон зурглаа түүнд ярьж өгөхөд нөгөө туслах нь юмыг гаднаас нь дүгнэх хэрэггүй гэж зөвлөнө. Голын эргээр явж байсан авхай жанлыг шивгчин тооны хамтаар явж байхдаа Фанфайг голын эргийн ойролцоо ухаангүй хэвтэж байхыг оллоо. Хэсэг хугацааны дараа Фанфай ухаан орж тэднийг хараад хэн явуулсан хэмээн асууж хүйтэн хүндий хандана. Энэ үед Том жанлыг тэргүүн бичээчийн охин болохоор түүнийг хорлохгүй гэдгийг хэлв.
Гэсэн ч зочирдсон үйл явдлыг туулсан Фанфай хиндэж итгэхгүй айдас давтан тэднийг өөрийг нь орхихыг тушаана. Улмаар тэд идэх жимс олохоор явсны дараа Фанфай өмнөх амьдралаа дурслаа. Шэн Юрон Фанфай нар ааваас нь гэрлэх зөвшөөрөл хүсч мөн дүүн хүртэл ааваасаа эгчийнх нь гэрлэлтийг зөвшөөрөхийг өвдөгсөгдөн гуйцгааж байжээ. Энэ үед Шэн Юрон аавд нь өөрийг нь амьд байгаа цагт Фанфай яасан ч зовж зүдрэхгүй гэж амлалт өгөөд хүнд хэцүү үед нь Фанфай л дэрэгдэн байсан. Одоо эрх мэдэлтэй болсон болохоор түүнийг хамгаалж чадна гэж хэлж байжээ. Харин одоо бүх зүйл орвонгоор эргэжчихлээ. Амьдрах итгэлээ алдсан Фанфай голд амиа хорлох гэж байтал Жанли Тон хоёр ирээд Жанли түүнд юу ч болж байсан амьд байх хамгийн чухал өөрийгөө биш урвсан хүмүүсийг л буруутгах. Амьд байна гэдэг чинь дайснуудын чинь хувьд хамгийн том өшөө авалт гэж тайлбарлана. Ингээд Жанли Тон хоёр явхаар болсноо хэлээд маргааш түүнд хувцас хоол авчирч өгнө гэдгийг хэлв. Маргааш нь Жанли Тон хоёр хэрэгтэй зүйлсийг аваад сүмээс гарах гэж байтал өнөөдөр төлөө түүх шаардлагагүй болсныг ахлах нь хэлнэ. Фанфай орой болтол голынхоо дэргэд суусаар. Шөнөн Тон нууцаар явж байгаад баригдах юм бол жанчуулна гэж анхааруулсаар байсан ч Жанли түүний үгийг сонсолгүй Фанфай руу нууцаар явах гэж байгаад баригдлаа. Улмаар Жанлиг ямар шалтгаанаар шөн дундаа нууцаар гарсныг асуухад тэрээр юу ч хариулахгүй байсан тул хүн бүр 3 удаа жанчиж шийтгэн. Маргааш нь Фанфай Жанлигийн өөрт нь хэлсэн үгийг бодож амьдрах итгэлээ олж аван заавал амьдрах хэрэгтэй хэмээн явсаар Жанлигийн сүмийн үүдэнд ирэхэд дотроос нь хүмүүс гарч ирснээр шатны хажууд нуугдав. Энэ хооронд хоёр бүсгүй Жанлиг өчигдөр нууцаар гарснаасаа болж шийтгүүлээд орноосоо ч усч чадахгүй байгаа гэж хоорондоо ярилцахыг Фанфай сонсон. Фанфай сүм рүү ороод Тоонтой тарах ба Жанли хаана байгааг асуухад Тоон таныг өрөвдөж туслах гэснээсээ болоод авхай маань яасныг хар хэмээн уурлав. Жанли орон дээр хэвтэж Тоон түүний шархыг нь цэвэрлж байхад Фанфай гаднаас орж ирлээ. Фанфай Жанлиг өөрт нь туслах гэж оролдох хэрэггүй байсныг нь хэлэхэд Жанли энэ данх ирээд амиа хорлох гэж оролдсон. Тооны ачаар амьд үлдсэн гэдгээ хэлв. Амьдрал хүнд үед тусламж хэрэгтэй байдаг болохоор Фанфайд туслахыг хүссэн гэж Жанли хэллээ. Улмаар Жанлигийн нүдэн анилдэж би энэ тун тааруу байсаар. Тэгэд Жанли Фанфайг аврахтаа гэрийнхэндээ хэл хөргүүлэхийг хүссэн гэдгээ илэрхийлнэ. Тэрээр аавдаа одоо хангалттай миний буруу дахиад энд байхыг хүсэхгүй байна гэж хэлүүлэхийг хүссэн ч одоо оройтжээ. 10 жилийн өмнө Жанли хойд ээжтэй удвал цэцгээр цай чанаж өгөхийг хүсэхэд хойд ээж нь босч явхдаа шатнаас унаж улмаар бие давхар тэрээр зулбан үүндээ Жанлиг буруутгаснаар дүүгээ алсан алуурчин нэр зүүсэн байна. Тэр цагаас хойш Жанли энэ танхимд 10 жил хоригдож байгаа ажээ. Энэ хугацаанд тэрээр өөрийгөө буруугүй хэмээн тайлбарлахыг хичнээн оролдсон ч хэн ч итгээгүй гэдгийг ярина. Үүнийг сонссон Фанфай Жанлиг буруугүй гэдэгт нь итгэж байгаагаа хэллээ. Ингээд Жанли Фанфайгаас гуйх зүйл байна гэд 10 жил энэ танхимаас гараагүй. Гэр бүлээс нь хэн ч уулзахаар ирээгүй. Энд байгаа хүмүүсээс өөр хэн ч өөрийг нь мэдэхгүй гэж хэлв. Дараа нь Жанли төрсөн ээжийнхээ бэлгэлсэн үсний хатгуурыг гаргаж ирээд өөрийг нь хэн болохыг батлах ганц зүйл энэ гэж тайлбарлан Фанфайд өгнө. Жанли өөрийгөө ямар ч гэм хийгээгүй байж энд ингэж удаан зовж шаналсан болохоор гэр бүлийнхнээ бүгдийг нь үзен ядаж байгаагаа тамд очсон ч тэднийг харааж зүхэх болно гэдгээ хэлв. Удалгүй Жанли эцсийн хүчээ шавхан өөрийн анх ирээд тарьсан лири модон дээрээ ирж анхудаа цэцгэлж байна гэдгийг хэлнэ. Энэ үед Жанли төрсөн ээжийнхээ дүрийг олж харах ба ээжтэйгээ хамт яван тэрээр хорвоог орхилоо. Удалгүй гадагшаа гарсан бүсгүйчүүд эргэж ирэхэд Тоон авхайнхаа өшөөг авна хэмээн хайч шүүрлээ. Энэ үед Фанфай түүнд авхайнхаа өшөөг авмаар байвал бид шудраг ёсыг олох хэрэгтэй гэж хэлнэ. Удалгүй эзэгтэй Жанлигийн өрөөнд түүнийг дүрсгэж байшиллаа хэмээн үгэлсээр орж ирлээ. Улмаар тэрээр Жанлиг амьсгал хураасан байхыг олж мэдэв. Тэгээд гарах гэж байтал Фанфай эзэгтэйтэй нүур тулахад эзэгтэй Фанфайг алуурчин гэж мэдэгдэн гэлээ. Гэтэл Фанфай замыг нь хааж Жанли руу татаж авчираад түүний биеийг шарах болон өнгөрсөн хугацаанд авсан соргоор дүүрэн байгааг тайлбарлаж цогцсыг нь шинжилсэний дараа эзэгтэйг юу гэж тайлбарлахыг нь асуув. Тэргүүн бичээчийн охин энэ танхимд амиа алдсан гэж яриа гарахаар гэр бүлт нь аминчлахаас өөр аргагүй болж зүгээр өнгөрөөхгүй гэдгийг Фанфай анхаарууллаа. Тэгэд Фанфай өөрт нь энэ асуудлыг шийдэх нэг арга байгаа гэд одооноос би Жанли болно
гэж хэлснээр 1-р анги төгсдөг. Фанфай Жанлиг энэ танхимаас 10 жил гараагүй болохоор хинч мэдэхгүй. Мөн эзэгтэйг энэ сүмийг хариуцдаг болохоор хинч түүний үгнээс гарахгүй гэдгийг хэлснээр 2-р анги эхлэнэ. Тэгэд өөрийгөө хөдөөний нэг бүсгүй болохоор нэг л өдөр жан овогт тэргүүн бичээч охиноо санаад ирвэл баян тансаг амьдрах болно хэмээн тайлбарллаа. Энэ яриаг ахайтныхаа өшөөг авахыг хүсэж байгаа Тон амьсгаан давчтан сонсож байв. Эзэгтэй гарч ирээд Жанлиг асуусан туслахаа алгадан бүгдд нь түүнийг 50 орхих гэж хэл. Тэр 7 хоног бие эмнэх болно гэж хэлээд явлаа. Фанфай өөрийн хулсан лимбний хамтаар Жанлиг оршуулна. Гэнэт Тон Фанфайгаас болж авхай намаа алдсан. Бас авхайнхын нэрийг хүртэл хулгайлсан болохоор өшөөгөө авна хэмээн хайч барин дайрна. Гэтэл Фанфай өөрийгөө хамгаалангаа өөрийг нь болон эзэгтэйг аллаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. 10 жилийн өмнө Жанлиг хайсан хүмүүс ч гэмшихгүй. Юу ч болоогүй юм шиг л амьдарсаар байх болно. Жанлигийн амийг талаар өнгөрөх гэв хэмээн тайлбарлав. Тон тэргүүн бичээж өшөөг нь авна гэхэд Фанфай тэргүүн бичээчийг юу ч хийж чадахгүй. Сүмийг хааж Жанлигийн нэрийг цагаатгахгүйгээр зүгээр л газарт болно гэж тайлбарласнаар Тон үнэнтэй эвлэрч Фанфай Тонд өөрийгөө болон Жанлиг хоёулаа гүтгүүлсэн. Мөн хинч хоёуланд нь итгээгүй ижил шалтгаан байгаа гэдгийг харин өөрсдийгөө хоёр биендээ итгэсэн гэдгийг тайлбарлана. Харамсалтай нь Жанли нас барсан болохоор нэрээ цагаатгаж чадахгүй учраас Фанфай түүнд туслах ёстой гэж хэлээд хин хинийхээ нэрийг цагаатгаж чадна гэдгээ амлалаа. Танхимд Тон Фанфайд эзэгтэйгээс өөр хинч дэнлүүнд гар хүрч болохгүй гэсэн дүрмтэйг тайлбарлана. Дараа нь Фанфай Тон хоёр өрөөндөө байхад эзэгтэй ирээд хэд хоногийн дараа бүгдийг бэлдээд Фанфайг Жанли гэж танилцуулахад царайгаа харуулж болно гэдгийг хэлээд явав. Орой болоход эзэгтэй дэнлүүнд лаасан хийж дээшээ өргөхийг Фанфай ажиглана. Маргааш нь эзэгтэй дахин орж ирэхэд Фанфай эзэгтэйгээс өнөөдөр өөр үнээр үнэртэж байгааг хэлэхэд эзэгтэй дэми зүйл яриха бол гээд гарлаа. Улмар Фанфай эзэгтэй араас гарч дэнлүүг дахин ажигласаар. Шөнө нь танхимын бүсгүйчүүд дөрмийн уншин алхаж байхад Тон Фанфайд энэ сүм хараа хяналт сайтай болохоор Жанли тэр хоёр зугтааж чадаагүй. Одоо бүрч хэцүү болсон гэдгийг тайлбарлана. Фанфай агаар амьсгалахаар гарах гэтэл Тон шүн гарч болохгүй гээд шалтгаан нь нэг бүсгүй амрагтайгаа уулзахаар шүн гараад хавцлаас унаад өгсөн ч сүнс нь эндээ үлдэж шөнийн цагаар танхимаар хэрэн хэсүүчилдэг болсон гэдгийг хэллээ. Мөн нэг удаа гэлэмэ гарч яваад сүнсийг хараад өнхөлцөг нь хагарах шахсан гэдгийг нэмж хэлнэ. Үүнийг сонссон Фанфай шөнө гаргахгүй гэсэндээ зохиосон яриа гэж утсан ч дараа нь тэрээр үнэхээр цагаан хуцтай өндөр сүнсийг сүм рүү явахыг харав. Маргааш нь сүмийн эзэгтэй Лиу гэх эзэгтэйг аяллахаа замд сүмдэн саатаж хоноглох болохоор танхимаа цэвэр байлгаж 5 тухтай болго хэмээн туслахтаа даалгана. Энэ яриаг сонсож байсан Тон Фанфайд Лиу эзэгтэй нь сангийн сайд Лиугийн эхнэр бөгөөд Жанлигийн төрсэн ээжийн дотны найз гэдгийг хэлв. Лиу эзэгтэйг ирэхэд Фанфай түүнийг нууцаар ажиглана. Шөнө нь Фанфай дэнлүү өндөрт ассан байгааг хараад Тоныг сэрээж өнөөш нь өөрсдийнх нь орох ганц боломж гэдгийг хэлв. Тэгээд үсний хатхуурыг Лиу эзэгтэйд өгч Жанли хүнд байдалд орсон гэж хэл. Тэгвэл хатхуурыг хараад Лиу эзэгтэй Тоныг дагаад ирнэ гэлээ. Тон дараа нь яахыг асуухад Фанфай Лиу эзэгтэй сүмийн эзэгтэйн гутамшигтай үйлдэлийг нь харуул яах бол гээд сүмийн эзэгтэйгээс заримдаа өрмөц үнэр үнэртдэг. Тэр үнэр нь Эланы үнэр бөгөөд сэтгэл татагч ус гэж хэлнэ. Учир нь өмнө нь Фанфайд шивгчн нь энэ усыг өгч байсан болохоор тэрээр мэдэж байжээ. Тэгэд Фанфай эзэгтэйгээс Элан үнэртдэг өдөр дэнлүүг асаан үлгэж үнэртдэггүй өдөр өлөгдөггүй гэдгийг тайлбарлана. Үргэлжлүүлээд Фанфай өмнө нь түлээ түүж байхдаа зэрэгэлдээ байдаг хээлийн сүм рүү албаар ойртохдоо ажиглалт хийж дэнлүүг өргөсөн үед толгодын дээрээс харагдаж доошлуулахаар харагдахгүй байсныг Тоонд хэллээ. Өмнө нь Фанфай хээлийн сүмд мөргөл үлдэхээр очиж байсан болохоор зарим шөнө ёслол үлддэг болохыг нь мэддэг байж. Ёслол болдог шөнө эзэгтэйгээс Эланы үнэр үнэртдэг. Дэнлүүг толгодын дээрээс харж болно гэхээр дэнлүү ёслолд оролцож байгаа хүнд дохио өгдөг гэдгийг тэд ойлгоцгооно. Нэг өдөр сүмийнхэн Жимс түүхээр явсан хойгуур Фанфай дэнлүүг доошлуулсан бөгөөд шөнө эзэгтэй дэнлүүг асаан дээшлүүлэхэд Тонын ярьж байсан цагаан өмөрхтэй өндөр сүнсийг харсан гэдгээ Фанфай хэлнэ. Тэгэхээр шөнийн хөл хорой эмхтэй сүнс гэдэг нь үнэндээ өөрийнхөө үйлдэлийг нуух гэсэн эзэгтэй арга байсныг Тон мэддэгч Лиу эзэгтэй хоноглож байх үед тийм зүйл хийхгүй гэж бодож байгаагаа Тон илэрхийлв.
Гэтэл Фанфэй Дэнлүг өнөөдөр өргөчгсөн байгаа гэдгээ хэлснээр Тоон Лю эзэгтэй рүү явах гэхэд Фанфэй Лю эзэгтэйтэй уулзахын тулд хатгуураас гадна шалтгаан хэрэгтэй болно гэд өөрийг нь жанчихыг хүснэ. Тоон татгалцахад Фанфэй энэ л ганц боломж. Жанлыг бодвол өөрт нь шарх сорив байхгүй болохоор бодиттой байх ёстой гэд жанлыгийн төлөө өөрийг нь цохих гэж хэлв. Улмаар сонголт үлдээгүй Тоон уйлан Фанфэйг цогсоор. Энэ хооронд Шаохэн туслахууттайгаа хүн хөөж яваад ойролцоо байгаа сүмд нуугдсан хэмээн таамаглана. Фанфэй сүмд очиж мөргөл хийхдээ Шаохэнээс зугтаж яваа Чин ноён гэгчтэй таарав. Тэрээр зугтаж яваагаа хэлээд Фанфэй түүнд цонхоор гараад ойгоор зугтаахыг заах ба цонх нээхэд Шаохэний туслах байх нь тэр. Шаохэн болон туслахуудад нь бүслэгдсэн Чин Фанфэйг барьцаалж ойртголын бол ална хэмээн сүрдүүллээ. Тэгээд Шаохэн Чин ноёныг хууль бусад авсаа хаанаас авсныг хэлхийг хүсэхэд Чин ноён тэднийг өөрийг нь зүгээр орхихгүйг мэдж байгаа болохоор энэ үцгэлэнтэй эмэгтэйтэй хамт үхнэ гэж хэлв. Гэсэн ч Шаохэн түүнийг хүсснээ хий гэлээ. Энэ хооронд Тоон Лю эзэгтэйд үсний хатгуурыг өгч авахай нь аюулд орсон тул аврахыг гуйна. Лю эзэгтэй жанлыгийн ээжэд өгсөн үсний хатгуураа таньж жанлыг өвчтөй байгаа гэж бодон Яаран Тоонтай хамт явлаа. Фанфэй гэнтэл Чин ноёныг хонгор минь гэж дуудан бууж өгцгөөе гэж хэлэхэд Чин ноён түүний юу яриад байгааг ойлгосонгүй тэнэгэлзэн. Фанфэй өөрийгөө түүний эхнэр бас хамтрагч нь гэж хэлэхэд сандарсан Чин ноён Фанфэйг ална хэмээн хоёр чудаа зүрхэнд нь хутаг дүрх гэж байгаа мэт дүр эсгсэн ч Шаохэн юу ч хийхгүй байсанд гайхна. Балмагцсан Чин үнэхээр ална гээд дахин далайхад Шаохэн түүн рүү жүрж шидснээр Чин унахта Фанфэйн хоолойг хальтаа зүсч гівлүүрийг нь татаж унав. Энэ үед Фанфэйн царай ил гарч Шаохэн түүний царайг харлаа. Өмнө нь зах дээр Фанфэй Шаохэн хоёр нэг нэгнээ онцгойлон ширтэж байжээ. Оршуулга нь болж байсныг сансан Шаохэн Фанфэйгаас овг нь шүвэ биш үз хэмээн асуухад Фанфэй түүнийг эндүрч байна гэж хэлнэ. Шаохэн тэр хүн үхсэн, сүмс болсон байж болох ч дээрэмчин болохгүй гэлээ. Тэгээд Чин ноёныг баривчилж харин Фанфэйгаас энд байцаалт тавна гэдгээ хэлнэ. Гэтэл Фанфэй тэр хүний мэдхийг бүгдийг нь мэднэ гээд энэ өргөөнд хүч хэрэглэж байцаалт явуулж болохгүй. Өөрийг нь нийслэл рүү баривчлаад яв. Бүх үннийг хэлж өгнө гэж хэлв. Улмаар Фанфэйг хүлээд гарахдаа Лю эзэгтэй болон Тоонтой таарах ба Шаохэн хэрэгтэн гөхөөж яваад энэ сэжигтэн олсон. Авч яваад байцаах хэрэгтэй байгаа юм гэж тайлбарлана. Фанфэй Лю эзэгтэйг таньж түүн рүү өөрт нь туслахыг гуйж өөрийгөө хэрэгтний хамсаатан биш өөрийг нь гүтгсэн гэж хэллээ. Улмаар Лю эзэгтэй сүмээс эзэгтэйд нь хэллгүүгээр гэлмаг нь баривчлах зогсгүй гэдгийг Шаохэнд хэлнэ. Ингээд Лю эзэгтэй сүмийн эзэгтэйг дуутахаар явлаа. Энэ хооронд сүмийн эзэгтэй унтаж байхад нэг эрэхтэй түүний оронд орж инхрийлэхэд эзэгтэй айж сандран яах гэж ирснийг нь асуув. Гэтэл эрэхтэй дэнлүгөө өргөснийг нь хараад ирснээ тайлбарлан хэдийгээр эзэгтэй чухал зочинтой байгаа гэсэн ч эрэхтэй хүслээ барьж дийлэхгүй зүтгсээр. Эцэст нь сүмийн эзэгтэй цонхоор эргэн тойрноо хараад намгүн байсан тул эрэхтэйтэй дотно харилцаагаа эхлүүлв. Харамсалтай нь удалгүй Лю эзэгтэй өрөөнд орж ирэн бүх зүйлийн гэрч болно. Ууралсан Лю эзэгтэй ичгүргүй амьтдыг барь хэмээн шивгчэнгүүдтэй даалгалаа. Удалгүй сүмийн эзэгтэй эрэхтэй хоёрыг барьж нэмгэн нойтон хувцастай нь Шаохэн дээр авчирна. Сүмийн эзэгтэй өөрийг нь гүтгэж байна гэхэд Лю эзэгтэй өөрийн нүдээр харсан болохоор түүнд итгэсэнгүй. Лю эзэгтэй тэднийг маргааш шүүх яманд аваачна гээд харанхуй нүхэнд хорихыг тушаав. Харин Шаохэн хоригдлоо авч явна гэхэд Фанфэй түүний цээжийг нь налан ухаан алдахад туслах нь түүнийг шарахтай байна гэдгийг хэлнэ. Улмаар Шаохэн Фанфэйг өргөнд нь аваачиж амраахыг тушааж Тооныг байцаа гэснээр тэр ч бас ухаан алдав. Хэсэг хугацааны дараа Фанфэй ухаан ороход Лю эзэгтэй хажууд нь сууж байлаа. Лю эзэгтэй Фанфэйг жанлий гэж бодож байгаа болохоор түүний хүнд байдлыг харсан тэрээр Шаохэнээс түүнийг соллож чадахгүй ч гэрийнхэнд нь хэлж авруулна гэж хэлээд үсний хатгуурыг нь буцааж өгнө. Тэгээд Лю эзэгтэй байцаалтандаа хүч хэргэлдгээрээ алдартай харгас ширүүн Шаохэнд тэргүүн бичээчийн охиныг байцаахтаа биенд нь ганцхан шарх үүсгэх юм бол зүгээр өнгөрөхгүй гэдгийг анхааруулад явлаа. Шаохэн сонирхолтой зүйлсээс хоцромооргүй байгаагаа туслахуудаа хэлэх ба энэ үед Тоон Фанфэйд шархыг нь санаатаагаар үүсгэснээ байцаалтаар хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Фанфэй Тоонд өөрсдийгөө нийслэл рүү баривчлагдан явж байж л эндээс зугтааж нийслэлд очиж чадна гэдгээ тайлбарлав.
Бас Лив эзэгтэй. Лив ноёнд сүмийн эзэгтэй талаар хэлснээр ордонд мэдэгдэж, улмаар хаан мэдснээр Жанлигийн гэр бүл мартагдсан охиноо хүлээн зөвшөөрч нэр хүндээ бодон хүссэн хүсээгүй олон нийтэд зарлах болно гэлээ. Маргааш нь Фанфэй Шаохэнтэй уулзахад тэрээр өчигдөр өөртөө шарх үүсгэж өнөөдөр өөрийгөө хүлүүлэхийг хүсэж байна хэмээн ихэд сонирхол нь төрнө. Явахын өмнө Фанфэй Жанлигийн дөрхтөө салхас гүйцэтгээд явлаа. Хааны ордонд Шин Юрон эхнэрийнхээ оршуулах ёслолыг үлдэх гээд даалгавартаа өөрийн биеийг бүрэн зориулж чадаагүй хэмээн хаанаас өршөөлөх хүснэ. Харин хаан эхнэртээ үнэнч байж гэр бүлийг нь хүндлэнэ гэдэг саашаалтай хэмээн магтав. Энэ үед Лив ноёнтон хаанд эхнэр нь сүмд болсон явдлыг нүдэрээ харсан ба Жан тэргүүн бичээчийн охинч бас гэрчлэн гэдгийг хэлнэ. Улмаар хаан тэргүүн бичээчийн охин яагаад тэр сүмд байгааг асуув. Жан тэргүүн бичээч охин нь өршөх аргагүй хэрэг үйлдсэн болохоор тэр сүм рүү цөлж шийтгсэн хэмээн тайлбарлана. Гэтэл хаан Шаохэнээс тус сүмийн гэлмаа нарыг хууль бус давсны 8-тай холбоотой гэсэн бичиг ирсэн. Тиймээс хаан энэ хэрэгтэй холбоотой хэнийг ч өршөөхгүй гэж айлдав. Гэртээ байхдаа Жанлигийн аав эхнэртэй охин нь хууль бус давсны 8-тай холбогдсон болохоор Жанлиг хурдан авчир гэж даалгахад эхнэр нь элдв асуудалтай Жан овгийг хутгахгүй тулд Жанлиг авчрах нь зөв гэж хүлээн зөвшөөрнө. Тэгээд олон жил өнгөрсөн болохоор одоо Жанли хангалттай гимшсэн байх гэж нэмж хэлв. Тэргүүн бичээч Жанлиг хэрэгтнийг нуун дарагдуулж хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон болохоор буруутай тогтоогдох юм бол гэр бүлийн нэр төрд нь сэв суух тул Шаохэнтэй уулзаж олон нийтэд зарлах хэрэгтэй гэж хэлнэ. Энэ үед эхнэр нь хэрвээ бид охиноо сүр жахлантайгаар угтаж авбал хинч биднийг шүүмжилж чадахгүй гэлээ. Ийхүү яг л Фанфэйн төлөвлөснөөр боллоо. Байцаалт эхэлж Шаохэн Фанфэйгаас овг нь хэн болохыг асуув. Харин Фанфэй өөрийнхөө овгийг Жан нэрээ Ли тэргүүн бичээчийн охин гэж хариулав. Тэгэд өөрийгөө хууль бус давсны хэрэгт холбоотой гэж худлаа хэлснээ хүлээн зөвшөөрнө. Үүнтэй зэрэгцэн Фанфэй сүмийн гэлмаа нартай уулзуулж өгөх хүсэлт тавьжээ. Ингээд Фанфэй сүмийнхэнтэй уулзаж хэрвээ сүмийнхнийг Жанлигийн хэргийг үрд нууцлах юм бол тэднийг аварна гэлээ. Сүмийн эзэгтэйг ёс журам алдсан хэрэгээр шийтгэгч бусад гэлмаа нарт хамаагүй. Эзэгтэйг цаазаар авахгүй дээд тал нь хэд хоног гямданд хориод л суллахч. Гэхдээ тэргүүн бичээчийн охиныг хөнөөсөн хэрэг цаазын ялтай гэдгийг тайлбарлана. Мөн өөрийгөө хүний нэрийг зээлсэн ч гэлээ. Хүний аминд хүрээгүй. Харин сүмийнхэн бүгд нийлээд хүний аминд хүрсэн гэдгийг сануулав. Тиймээс өөрийг нь сүрдүүлэх талаар бодох хэрэггүй. Ам алдах хүмүүс нь тэдний гэдгийг анхааруулад явхад сүмийн эзэгтэй бачимдан ухаан алдснаар 2 дугаар анги төгсдөг. Тэгэхээр энэхүү тавилан цуврал киноны дараагийн ангиуд нь манай сувагт цаашаа орохгүй. Харин үргэлжлэлийг Лүк ТV-гийн хятад зэсээс үзэх боломжтой. Мөн 14,900 төгрөгөөр премиум багцаа идэвхжүүлэн хятад гэсэн зэснээс өөр 30 гаруй хятад цувралуудаас таалагдсанаа сонгоод үзээрэй.